Сайн байцгаана уу эрхэм үзэгчид, та бүхэндээ шинэ 7 хоногийн мэндийг айлтган дэвшүүлж байна. DBS-ийн мэдээний албанаас эрхлэн бэлтгэдэг төвийн бисийн мэдээллийн хөтөлбөрийн ээлжид дугаараараа үзэгч та бүхэндээ өнгөрч буй амралтын өдрүүдийн болон өнөөдрийн даваа гарагийн онцлог мэдээлүүдэд танилцуулах болно. Хөтөлбөрт анхаарлаа хандуулна. Дархан Улаан аймгийн эрүүл мэндийн газар, боловсролын газар, Өрх сумын эрүүл мэндийн төвүүд, хувийн хвшлийн 18 шүдний эмнэлгүүд хамтран аймгийн хэмжээнд 2300 гаруй ерөнхий боловсролын 1-р ангийн сурагчдын нүд, шүд, зүрхний эмгэгийн сургуульд суурилсан өрсөн сэргийлэх эрт илрүүлэг үйлчлэгийг зохион байгуулж эхлэв байна. Энэхүү үйлчлэг нь хүүхдийн нүд, шүд, зүрхний эмгэгийг эрт үед нь илрүүлж, өвчлөл илэрсэн тохиолдолд дараагийн шатны эмчилгээг цаг алдалгүй хийж, тухайн хүүхдийг эрүүл мэндийн эрсдлээс сэргийлэх, эрүүлжүүлэх зорилготой юм. Боловсролын яам, эрүүл мэндийн яамнаас хамтран зохион байгуулж байгаа энэ жил 6 настай хүүхдийн эрт илрүүлэг үйлчлэг 4 сарын 1-ээс ууг нь бол Монгол улстай ярил эхлэх ёстой байсан зүгээр тодорхой хэмжээний бэлтгэл үйл ажиллагаатай холбоотой нэгдүгээр хоёрдугаарт саяны хүүхдийн амралттай холбоотойгоор дөрөв хойшлоод одоо өнөөдрөөс эхлээд эрүүл мэндийн 6 нас сургууль суурилсан 6 настай хүүхдүүдийн урдсан сэргийлэх эрт илрүүлэх үйлчлэг өнөөдрөөс ингээд албан ёсоор ингээд эхлэгдээд явж байна. За уг үйл ажиллагаанд бол ерөнхийдөө Дархан Улаан аймгийн хэмжээнд 2900 гаруй хүүхэд байгаа. Нэгдүгээр ангид суралцж байгаа. Энэ хүүхдүүдэд манай өрхийн 5 эмнэлэг, за сумын 3 эмнэлэг, за хувийн хвшлийн 18 шүдний эмнэлэг хамтран эрт илрүүлэх, урдсан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулахаар бэлтгэл бэлэн байдлаа хангаад тодорхой эмч мэргэжилтэнгүүтээ сургалтаа зохион байгуулад мөн ерөнхий боловсролын сургуулиудынхаа багш нийгмийн ажилтнуудаа хамруулад ингээ үйл ажиллагаа маань өнөөдрөөс албан ёсоор эхлээд ингээд урдсан сэргийлэх үйлчлэг маань ингээд эхэлж байна. Тэгвэл зүрхний нарийн ийм хиймэл оюуханд тулгуурсан аппаратаар хийгдэн. Тэгэхээр энэ аппарат маань ерөнхийдөө бол өрхийн эрүүл мэндийн төв маань нэг 8 нэгж өснөгт бөглөхөд бусдын Улаанбаатар хотод байгаа эрүүл мэндийн яамнаас томилогдсон 32 зүрхний нарийн мэргэжлийн эмчнэр байгаа. Тэр эмчнэр л шууд компьютерлөө очоод тэндээс хариу уншигдаад наашаага ирнэ гэсэн үг. За шүдний үйлчлэг маань болохоор ерөнхийдөө бол түрүүн хэлсэн тэр 18 хувийн хвшлийн эрүүл мэндийн юунд шүдний эмнэлэг дээр суурилж байгаа. Энэ эмчнэр маань бол өөрсдөө яваад үйлчлэгээ нэгдүгээр үйлчлэг хийхээс гадна хоёрт нь эмчилгээ хийгдэх юм. Энэ эмчилгээ хийгдэн гэдэг нь болохоор фотоор дүрхэн мөн өшөө силант гээд одоо нөгөө нэг цооролтон дээр дүрхдэг ийм хоёр бодис дүрхэгдээ явна. За энэ бүх үйл ажиллагаа бол эрүүл мэндийн даатгалаас санхүүжилтэд явах юм. Нүдний эмнэлэг бас урдсан сэргийлэх үйлчлэг байгаа. За нүдний урдсан сэргийлэх үйлчлэг маань олон улсын ойр биш байгууллагаас Дархан Улаан аймагт төсөл хөтөлбөр хэрэгжээд эхэлсэн. За энд бол Дархан Улаан аймгаас нэг 6 сургууль сонгогдсон байгаа. Энэ үйлчлэг маань бол үндсэндээ эхлэгдээд багш тоног төхөөр хэмжээр яг 4 ширхэг багажаар хангагдсан. Энэ багшин дээр суурилагдаад хүүхдүүдийн нүдний харааг тогтоох ийм урдсан сэргийлэх үйлчлэг маань эхлээд ингээд явцсан. Одоо ингээд явж байна. Улаанбаатар хотод хамрагдсан нийт 1-р ангийн сурагчдын 70-80% нь буюу дийлэнх нь шүдний цааврал өвчлөлтөй гарчээ. Мөн нүдний үзлэгт орсон хүүхдүүдийн 2125 нь холын хараа муутай, 949 нь ойрын харааны өөрчлөлтөй гарсан байна. Хамгийн анхаарал татсан зүйл нь зүрхний эмгэг гажигтай олон хүүхдийг илрүүлэн дараагийн шатны эмнэлэг шилжүүлжээ. Иймээс энэхүү эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж байгаа эрт илрүүлэхийн үзлэг оншуулганд хүүхэд бүрийг хамруулах нь чухал байгааг хэлж байна. Энэ дээр манай эцэг эхчүүдийн хувьд бас анхааруулад хэлэхэд энэ бол заавалчгүй сайн дурын үндсэн дээр нэгдүгээр хоёрдугаар нийгмийн эрүүл мэндийн хууль, эмнэлгийн тусламж хууль, эрүүл мэндийн хуулийн дагуу явагдаж байгаа үйл ажиллагаа гэдгийг зөв ойлгох ёстой. За гуравт нь болохоор энд манай эцэг эхчүүд бол заавалчгүй эрхий боловсролын сургуулиудын багш, нийгмийн ажилтнуудад өөрсдийн зөвшөөрлийг өгсөн байх ёстой. Тэр улсуудын зөвшөөрлийн үндсэн дээр энэ урдсан сэргийлэх үйл ажиллагаа явагдаж байгаа. Үзлэг сургууль суурилсан зарчмаар нэгдсэн журмаар 2025 оны 4 сарын 22-ны өдрөөс 5 дугаар сарын дунд үе хүртэл үргэлжилнэ. Дараагийн мэдээ үргэлжилж байна. Дархан Улаан аймгийн авто дээрийн төв, авто дээвэр Алтан шар замтай холбогддог үүрэг чиглэл бүхий нийтдээ 18 байгууллагын баг тамирчид спортын 4 төрөл тэмцээнээр өрсөлдөжээ.
Дархуул аймгийн авто тээврийн төвөөс Монгол улсад авто тээврийн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн байрыг өгтөн хэрэгжүүлж байгаа ажлын хүрээнд тус салбарын нийт ажилтан албан хаагчдын чөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамтран ажилладаг байгууллага хамт олонны ив нэгдлийг сайжруулах, биеийн таймар эрүүл мэндийг дэмжин сурталчлах зорилготой спортын арга хэмжээг 2025 оны 4-р сарын 19-ноос 20-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тэмцээнд авто тээврийн салбарын нийтдээ 18 багийн тамирчид хурд хүч, авхаалт цомбоогоо сорин өрсөлдсөн юм. Монгол улсад орчин цагийн авто тээврийн үүсч хөгжсөний 100 жилийн хүрээнд Дархуул аймгийн авто тээврийн төв маань нийт авто тээврийн салбарынхаа албан хаагчид, за хувийн хвшлийн компаниудын дунд одоо 3 төрөлтөд спортын арга хэмжээ зохион байгууллаа. Тэгээд 2 өдрөөс сайхан хурд хүч авхаалт цомбоогоо сорж өрсөлдлөө. Өрсөлдөө маш сайхан боллоо. Тэгээд тэмцээнд хүрэлцэн ирж идэвхтэй оролцсон аж ахуйн нэгж байгууллагуудаа бас баяр талархаагаа илэрхийлье. За тэгээд түүхт энэ 100 жилийнхаа нийт одоо салбарынхандаа бас мэд төвшүүлье. Монгол улсад авто тээврийн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын спорт наадмын нийлбэр дүнгээр Алан цомын эзнэр Дархуул аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн дасгийн хамт олон тодорлоо. Мөн нийлбэр дүнгээр 2-р байранд Дархан Ачаа тээвэр, 3-р байранд Шар зам ирээдүй хоршооны хамт олон тус шалгарлаа. За Монгол улсад авто тээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд замын цагдаагийн дасгийн хамт олон тэргүүн байр эзлээ. За мөн шилжиж явах цомыг авсандаа их баяртай байна. За нийт авто тээврийн салбарын бүх байгууллагуудын хамт олонд бас 100 жилийн ойн баярын мэнд хүргье. Тэмцээний төрөл тус бүрийн шилдэгүүдийн мэдээллийг танилцуулъя. Сагсан бомгийн төрөлд тэргүүн байр Ачаа тээврийн баг, 2-р байр авто тээврийн төв, 3-р байр Шар зам ирээдүй хоршоо. Волейболын төрөлд тэргүүн байр замын цагдаагийн тасаг, 2-р байр авто тээврийн төв, 3-р байр тээвэр ачлал компани хамт олон шалгарлаа. Харин дартсын спортын төрөлд тэргүүн байрын эзнэр авто тээврийн төвийн хамт олон 2-р байр Дархан тээвэр 21, 3-р байранд Илэд хөгжил компани хамт олон тус тодорсон бол хүзрийн төрөлд тэргүүн байр Дархан орон нутгийн зам тээвэр орон нутгийн өмчөд аж ахуйн тооцоо үйлдвэрийн газар, 2-р байр Шар зам ирээдүй хоршоо, харин 3-р байрын эзнэр цагдаагийн газрын замын цагдаагийн дасгийн хамт олон тус тодорлоо. Хөтөлбөр үргэлжилж байна. Шилдэг мэтгэлцэгч 12 боловсролын богино хугацааны хөтөлбөр мэтгэлцээний лигийн тэмцээний шилдэгүүд тодорлоо. Дархуул аймагт хэрэгжиж байгаа боловсрол 2032 хөтөлбөрийн хүрээнд шилдэг мэтгэлцэгч 12 боловсролын богино хугацааны хөтөлбөр мэтгэлцээний лигийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Дархуул аймгийн засаг даргын хамын газар болон дархны мэтгэлцээний танхим ерөнхий зохион байгуулагчаар нь ажиллаж нийтдээ 14 сургуулийн 32 баг 128 сурагчид оролцлоо. 2025 оны 3-р сарын 21-ээс 4-р сарын 20-ны хооронд 1 сарын хугацаанд 3 удаагийн багц сургалт 8 тойрог мэтгэлцээний тоглолтуудаас цуглуулсан оноогоороо шилдэг 16 баг шалгарч улмаар 5 тойргоор явагдсан тэргүүлэгч багуудын хүү шалгарлаа. Бид 1 сарын хугацаанд хүүхдүүдийг сургалт хөтөлбөрийн дагуу сургалтаар хангаж хөгжүүлж түүнийхээ дагуу шийдэл сэдвүүдийг хүүхдүүд өөрийгөө олж даалгаварж өгснөөр судалгааны тодорхой сэдвүүдийг өгч түүнийхээ дагуу мэдээллийг тодорхой асуудлыг хэдхэн шийдвэрлэх санаачлуудыг өгж бүтээл сэтгэлгээ нэмэгдүүлж чадсан гэдэгт итгэлтэй байна. Ингээд 3 удаагийн ямар нэгэн төсөл хөтөлбөрийн арга хэмжээнд оролцож тоглолт сургалтын хөтөлбөрт оролцож эцсийн шалгалт өнөөдөр ингээд дуусч байна. За ингээд бидний дэмжиж ажиллаж байгаа та бүхэнд талархал илэрхийлье. Мөн тэмцээний турш бидэнтэй хамтран ажилласан хөдөө аж ахуйн их сургуулийн Дархуул аймгийн салбар сургууль, анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн Дархуул аймагт анагаахын ухааны сургууль, урмал газар тариалангийн хүрээлэн All FC тулааны спортын сургалтын төв, за тэгээ King Fitness Club, Zipa Burger, Элтхэндрийн ирээдүйд төрөмс байгууллага болон Unitel компани хамт олондоо боловсролыг хүүхдүүдийн сурах хүсэл мөрөөдлийг сурах тэмүүллийг эрчилж өгч дэмжсэн бүгдэнд талархал илэрхийлье. Сурагч бид энэ жилийн хүрээнд сурагчдын амралтыг тохиолдуулан сургалтын хөтөлбөр мэтгэлцээнд илүү шахуу хуваарьтайгаар илүү онцлогтой илүү хурдан үр дүнгээ гаргахын тулд хийж зохион байгууллаа. Үүний дараачаар 16 сурагчийн бүрэлдэхүүнтэйгээр дархны мэтгэлцээ нэгдсэн дангийн маань шинэ бүтц бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулах бэлэн болсон байна. Одоо сурагчид маань өөрөө өөрсдийнхөө үйл ажиллагааг санаачилж хийж гүйцэтгэх, түүнд нь чиг өгөх үйл ажиллагааг мэтгэлцээ нэгдсэн дангийн удирдах зөвлөлийн гишүүд бид гүйцэтгэхээр ингэ шийдвэрлсэн байгаа. Ингээд 2025-2026 оны хичээлийн жилд од сургуулийн сурагч оюун төлхөр манаас сурагчдын нэгдэл клуб удирдан зохион байгуул цааш хөгжүүлж явах нь байна. Тэгээ эх жилийн үйл ажиллагаа хөтөлбөрөд маш олон байгаад итгэлтэй байна. Ингээ босрол 2032 хөтөлбөр Дархуул аймгийн засаг даргын хамын газар дархны мэтгэлцээ нэгдсэн танхим
ерөнхийдчлэн зохион байгуулсан шилдэг мэтгэлч 12 үйл ажиллагаа маань хаалттай аль биесээр хийлээ. Дархан уул аймгийн мэтгэлцээний нэгдсэн танхимын дэрэгдэх хүүхдийн өөрсдөө удирдах зөвлөл гэж байгуулагдж байгаа. Тухайн зөвлөлийн асуудал шийдвэрлэх хариуцсан дараагаар нь ажиллах болсондоо таатай байна. Хүүхдийн өөрсдөө удирдах танхимыг байгуулж өгснөөрөө биднэрт ямар боломж үүсэж байгаа юм бэ гэхээр жилдээ ганцхан нэг удаа лиг зохион байгуулаад дуусгах биш, харин удирдлагаа нэг хоёр ч юм уу тиймэрхүү байдлаар хүүхдүүдэд сургалт болон мэдээлэл мэтгэлцээний тухай ойлголтыг илүү өргөн хүрээтэй олох боломжийг биднэрт бий болгож өгч байгаа маа. Өнөөдрийн мэтгэлцээний хувьд бүх баг өөрсдийн хувь мэдлэг чадвар, ур чадварыг бүрэн зарцуулсан гэж бодож байна. Өрсөлдөөнийг бий болгоод өөрсдийнхөө үн цэнийг ч гэсэн үнэлж чадсан гэдэгт итгэлтэй байна. Шилдэг мэтгэлцэгч 2025 лигийн тэмцээний тэргуун байранд Дархан Эмпати сургуулийн Divas баг, Дэд байранд Од сургуулийн River баг, Гутгаар байранд Цайхан сургуулийн Opposition баг, Дүтгөр байранд 4-р сургуулийн Sparkle баг, Тусгай байранд Од сургуулийн Argumentum баг, Тусгай байранд Оюуны өрөөдөө сургуулийн Vincent баг, мөн Тусгай байранд Оюуны өрөөдөө сургуулийн Ууртай ботгонууд баг, мөн Од Зогсбор сургуулийн Elite баг тус Тусгай байрын эздээр шалгарлаа. Дархан Эмпати сургуулийн мэтгэлцээний багийн гишүүд байна. За манай багийн хувьд 1-р гишүүн Удул, 2-р гишүүн Биндрия, 3-р гишүүн Мишель, 4-р гишүүн Гişгэлэн их багийн бүрэлдэхүүнтэйгээр Дархан мэтгэлцэгч 12 гих тэмцээнд оролцож байна. Тэгээд өнөөдөр аваргын төлөө тоглоод ялалтыг байгуулсандаа үнэхээр их баяртай байна. За миний хувьд гэх юм бол яг анхны жилдээ мэтгэлцэж авраг гих цомыг авсандаа бол үнэхээр маш их баяртай байна. Сэтгэл өндөр байна. За тэгээд биднийг бүхэл бүтэн сарын хугацаанд дасгалжуулж болж бүтэхгүй зүйлийг зааж өгсөн, зөвлөж өгсөн Эрдэнэ шүүгчтэй болон бусад бүх шүүгчдэд үнэхээр их баярлалаа. Чин сэтгэлээсээ талархаж байна гэдгээ хэлхэн зүйтэй байх гэж бодлоо. За тэгээд бусад өрсөлдөгчид, бусад багууд маань ч гэсэндээ маш мундаг байлаа. Бусад багуудаасаа маш олон зүйлсийг сурч авлаа. Дараач ч гэсэн ийм тэмцээнд зохиохон бол манай багийн зүгээс дахин оролцож өөрсдийн ур чадвараа сэрхэд бэлэн байна. Бусад багийнхандаа ч гэсэн баярлалаа. Бүгдэнд баярлалаа гэж хэлье. Яг хүний дотоод оюун ухааныг илүү сайн хөгжүүлж чаддгийм болов цэц булаалдах ямарваа нэгэн байдлаар одоо хүний ярианы чадварыг наацхандаа хөгжүүлж чаддгийм болов гэж миний хувьд бодож байгаа. Од Зогсбор сургуулийн River багийн 2-р гишүүн дээр тоглодог Сүхэрдэн байна. Манай багийн хувьд болохоор 2 дугаар ангийн хүүхэд 2.1 дугаар ангийн хүүхдээс бүрдсэн сургуулийнхаа мэтгэлцээний клубээс гарч ирсэн баг. Тийм. Өмнө жил хоёулаа бүгд өөрөөр баг байж байгаа. Энэ жил ингээ 2 баг хоорондоо нэгдсэн баг гэж хэлж болно. Тэгээ энэ жилийн ганц давуу тал нь гэх юм бол сургалтуудаа илүү олон газар зохиосон бас давуу тал гэж бодож байна. Тэгээ багууд бол бодсноо сайн байлаа. Тийм бас сонирхолтой шийдлүүд ажиглагдлаа. Дид байр эснэ гэж бодоогүй бид нэр ингээд эрэхтэй заяг шилдэг 4-т орчих гэсэн зорилготой яг нэг шийдлээр бэлдсэн ирсэн. Дид байранд орсондоо одоо л баяртай байна. Тэгээд ерөөхдөө цаашдаа яг мэтгэлцээнээр бол улам илүү хичээлнэ гэж бодож байна. Мөн богино хугацааны хөтөлбөрөөс 16 сурагчдыг шалгаруулан дарханы мэтгэлцээний нэгдсэн танхимын үндсэн гишүүд болгоно. Ингэснээр цаашдаа мэтгэлцээний мэдлэг, ур чадвар олгох, судалгаа шинжилгээний арга зүй болон бүтээл сэтгэлгээ, бодлогын логиклолын тухай сургалт хөтөлбөрөд хамрагдан нийгэм үе тэнгийнхэндээ чиглэсэн сургалт арга хэмжээг сурагчид санаачлан зохион байгуулах, хамтран ажиллах болсныг онцоллоо. Дараагийн мэдээ, үхтэггүй гоёмсог дэлбээ бүрэн ашиглагдах сая саван цэцгийн хайртай хүмүүстэй бэлэглээрэ. Дархан хотод сая саван цэцэг маш олон төрлөөр хүрэгдэн гарч байгаа юм байна. Эрхэм үзэгчид та бүхэндээ хаврын энэ сайхан өдрийн баярын мэндийг хүргэж байна. Тэгэхээр хин нэгэн хайртай дотны хүмүүстэй элдв баяр ёслолын өдрүүдээр төрсөн өдрөөр нь за тэмдэглэлт ойн баяраар, хонхны баяр, эрдмийн баяраар ямар бэлэг өгөхөө бид нар бол маш их бодож төлөвлөдөг. За тэгээд цэцэг үгийг гэхлээр цэцэг нь хэдхэн хоногийн хугацаанд амьдраад үхчихдэг, дахиж ашиглах боломжгүй байдаг бол бид та бүхэндээ яг одоо Дархан хотод шинээр нэвтэрж байгаа сая саван цэцгийг та бүхэндээ танилцуулах гэж байна. Сая саван цэцгийн хамгийн гол онцлог нь юу вэ гэхлээр энэхүү харагдаж байгаа баярын баглааны цэцэгний дэлбээ бүрийг дахин ашиглах боломжтой байдаг. Хизээж үхдэггүй, танд маш гоё энергиг, маш гоё гоо удамжийг өгдөг гэдгээрээ даваа талтай байгаа. Сая сарнай цэцэг нь бол Монгол улсад нэвтрээд угтаагүй байгаа бол энэхүү. За эх орны 21 аймагаас өрдөө 6 аймагт нэвтрээд байгаагийн нэг нь манай Дархан уул аймаг байгаа юм а. Та бүхэн Дархан хоттой хаан ч байсан хамаагүй хүргэлтийн дугаараар нь залгаад сая саван цэцгийн өөрийн гар дээр хөргүүлээд авах бүрэн боломжтой байгаа юм а. Сая саван цэцгийн тухайд маш олон төрлийн сонголттой та бүхэнд байгаа. 0-оос дээш насны бүх насны хүмүүс зориулсан сав баглаа бодлын сонголтыг та бүхэндээ Дархан салбарын хамт олноос санал болгож байгаа юм байна. За жишээлбэл хонхны баяр боллоо гэж бодъё. За удахгүй ингээ хавар цаг ярьж байгаа. Хонхны баярт зориулсан ийм гоё баглаа цэцгнүүд өнгөний сонголттой байхаас гадна за хайртай хүмүүстэй өгье гэж байгаа бол зүрхэн хэлбэртэй ийм гоёмсог болол сүрлэг ийм
сая саван сарнай боогдсон байна. За дээрэс нь бага насны хүүхдэд ч юм уу төрсөн өдрийн баяр дээр нь баяр нэмэгдэж байгаа цэцэрлэгийн хүүхдүүдийн төгсгөлийн баяр түүхэж байгаа болвол ийм хөөрхөн чихмэл тоглоомтой багцуудыг бас гаргасан байгаа юм байна. Эрэгтэй хүүхдэд зориулсан, эмэгтэй хүүхдэд зориулсан багцууд байгаа. За дээрэс нь дунд насны ч юм уу ахмад насны хүмүүс түүхэж байгаа болвол яг насных нь онцлог тохирсон ийм гой сав баглаа бодолтой цэцэгний сонголт бол маш ариун байгаа. За сарнай цэцгүүд өнгөнгийн төрлөөрөө наран цэцэг байна. За лили цэцэг байна, алтан зуул цэцэг байна гэх мэтчлэн цэцэгний төрөл бол маш ариун сонголттой байгаа. За ийм хөөрхөн туулан хэлбэртэй ийм бас өнгө үзэмжтэй байна. За бүр ийм бага насны хүүхдүүд зориулсан жижигхэн ийм за нэг 7-8 сарнаатай ийм багц байна. За бүр олон тооны сарнаатай багц байна. За дээрэс нь I love you гэсэн ийм бичгтэй ийм гоё хайраа илэрхийлсэн ийм улаан ягаан тод өнгийн сарнаатай ийм гоё хайраа илэрхийлсэн бас төрөлтэй байгаа юм байна. За дээрэс нь хайрцгийн хэлбэртэй буюу ийм гоё дээрээ ийм одоо ил харагдахаар ийм гоё сүүл үеийн шинэлэг хэв загвар гэж болно. За дараа нь та цэцгээ ашиглаж чинь цэцгнийхаа дэлбээ бүрийг за гар хөлөө угаахтаа ч юм угаагаад ашиглаж чинь. За дээрэс нь хайрцгийн та дараа өөр ямар нэгэн зүйл ашиглах. За ширээн дээр гоё декор гоёмсог одоо гэр одоо ахын те сувнэр болгож ашиглах боломжтой гэдгээр онцлог давуу талтай байгаа байна. За мөн дээрээс нь эрвээхэн далавчтай гоё эмэгтэйлэг бүсгүйч үстэй өгөх гэж байгаа бол маш гоё сонголттой өмнөний сонголттой байгаа маань. За дээрээс нь өөрийнхөө савтай юм сүрлэг за төгсгөлтийн баяраар хонхны баяраар нөгөөл бусдын нүд нь маш их торхоор маш гоё загварлаг юм цэцгнүүдийн сонголттой байгаа юм байна. За үзэгч та бүхэн энийг бол хараад ирэхэд ойлгож байгаа бах. Энэ бол дөнгөж төрсэн нялх биетэй ээж үстэй те шинэ хүний үлгэд авсанд нь баяр хүрэх гэж байгаа бол энэ их тохиромжтой бэлэг болох юм байна. Яг хүүхдийн үлгэр шиг хэлбэр хэв шинжтэй ингээд дотор нь сая саван сарнаагаа ингээд маш гоё өнгө алаглуулж хийсэн байгаа юм байна. Хүүдээ болсон бол цэнхрүүн, охинтой болсон бол ягаан өнгийг та бүхэн сонгоод шин төрсөн хүн дээрээ бэлэг болгоод өгөх боломжтой байна. За мөн дээрээс нь хүүхдэд зориулагдсан юм пандатай маш гоё юм чихмэл тоглоомтой юм цэцгийн багс байна. За дээрээс нь ийм гоё дөрөвний миний хэлсэнтэй декор болгоч савыг ашиглаж гих мэтчлэн таны энэ худалдан авалт бол маш он удаан жил хадгалагдана. За дээрэс нь нэг ширхэг дэлбээ бүрийг та дараа нь савн байдлаар ашиглах боломжтой гэдгээрээ огт хог хаягдalгүй байгаль экологт ээлтэй сонголт болно шүү гэдгийг та бүхэнд онцолж хэлье. За энэ болохоор дөрвөлжин ийм сав баглаа бодолтой алтан зуул цэцэгний багц байгаа юм байна. За ер нь та өөрийнхөө эдийн засаг даа тохируулаад тухайн өгч байгаа хүнийхээ баяр ёслол тэмдэглэлт одоо зүйлд нь тохируулаад онцлог байдлаар аль ч төрлөөс нь сонгож авах боломжтой. Өмнөний хувьд өрдөө 15,000 төгрөгөөс дээшээ сонголттой байгаа юм шүү. За та бүхэн дархан оцтой хөрвүүлэх гэж байгаа бол 99 5 97 85 гэсэн доор харагдаж байгаа дугаарыг уцаар хизээж хамаагүй заалгаад өөрсдийн хайртай дотны хүмүүсээ ийм гоё эко хамгийн сүүлийн үед дэлгэрээд байгаа Монгол улсад орж ирээд удаагүй байгаа дархан хотод албан ёсны эрхтэй орж ирсэн сая саван цэцгээ захиалж аваарай гэж та бүхэндээ санал болгож байна. Таны сонгож байгаа сая саван сарнаа бол цэцгийн баглаа бол хамгийн зөв сонголт байх болно шүү гэдгийг он удаан жил олон сарын хугацаанд хадгалагдаж таны өгсөн хайр сэтгэлийг удаан хугацаанд таны одоо авсан хүн чинь мэдрэх юмаа гэдгийг та бүхэндээ онцлог болгож байна. Ингээд сая саван сарнаа цэцгээрээ худалдан авалт хийж үйлчлүүлэхийг урьж байна. Хөтөлбөр үргэлжилж байна. Дархан Улаан аймгийн 15 дугаар сургуулийн үеийн төгсөгчдийн 2025 оны сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээнд 1998-аас 2025 оны төгсөгчдийн нийт 24 багийн 200 гаруй тамирчин төгсөгчид оролцсон байна. Өдгөө 40 жилийн тохиож байгаа Дархан Улаан аймгийн 15 дугаар сургуулийн үеийн төгсөгчдийн сагсан бөмбөгийн тэмцээн уламжлал болон олон жилийг өдөж төгсөгчдийн жил бүрийг хүсэн хүлээдэг тэмцээн болсон билээ. Энэ жилээ сургуулийн тэгш түүхэн ойтод давцаж байгаагаар онцлог бөгөөд 2005 оны төгсөгчид нэгдэн ерхий зохион байгуулагчаар ажилласан юм. 2005 оны төгсөгчдийн тухайд мөн төсөлтийн 20 жилийн ойгоо тохиолдуулан спортоор дамжуулан эв нэгдэл нөхөрлөлийг бэхжүүлэхээр чин сэтгэл зүрхээ зориулан ажилласан билээ. Олон спортын алдарчнууд спортын мастеруудыг төрүүлэн гаргасан 15 дугаар сургуулийн тухайд спортын угшил дүүрэн тэр чүүднээсээ төгсөгчдийн дунд гал гарсан сонирхолтой үзүүртэй тоглолтууд өрнөсөн юм а. Тэмцээнд нийтдээ 24 багийн 200 гаруй төгсөгчид дээд доод гэсэн 2 насны ангиллаар өрсөлдсөн юм а.
За тэгээ энэ сургууль спортын хөгжилтэй сургууль. Энэ сургуулиас одоо зөвхөн өнөөдөр Сагсан бөмбөгт одоо олон улсын хэмжээний мастер 3 төсөн өнөөдөр 2 спортын мастер, Сагсны спортын мастер төлөө нийтдээ одоо 20 спортын мастер энэ 20 жилийн 40 жилийн хугацаанд төрсэн байдаг ернүүд спортын хөгжилтэй сургууль. За манай сургуулийн жил яг 20 жил 40 жилийн ойгоо тэмдэглэж байгаа. 40 жилийн ойгоо энэ жил одоо 10 сарын 11-ний өдөр одоо Арианда тэмдэглэгээ би одоо шийдвэрийн хүүхдүүдэд танилцууллаа 11-ээс тэмдэглэн. За ойгоо хүүхд бид нар одоо олон төрлийн ажил хийж байгаа. Энэ одоо он гарсаар 2025 оны 2 сарын 1-ний өдөр одоо би хүүхд төгсөгчдөө ангийнхан дарга нарыг ангийнхан багш нартай уулзч сургууль дээр хийсэн ажлаа танилцуулж одоо хүлээн авалт юм танилцах юм байсан. За мөн ойгоо хүүхдээ бид нар одоо 40 жилийн хугацаанд баримт кино хийж байна. За мөн ном бүтээж байна. За энэ олон төрлийн ажил хийж байгаа дөө бид нар. Энээс гадна бүтээн байгуулалтын маш олон төрлийн ажил хийж байгаа. Олон сайхан ажил ундраад 10 сарын 15-нд бүтээн байгуулалтын нэлээд хийцэн байх гэж ойлгож байна. Ингээд одоо үе үеийн төгсөгчдөө сургуулиас 40 жилийн зохион байгуулж байгаа одоо 20 жилийнхэнтэй одоо баярын мэнд төргий эрүүлэн газар сайн бүхнийг хүсье тэмцээнийх нь үйлчлэгэнд амжилт хүсье. Манай 15 дахь сургуулийг төгссөн одоо Монгол улсын нэрийг гаргаж явж ирсэн Даржигийн газогдох гэдэг олон улсын хэмжээний мастер байдаг. Шүтис Sharks багийн Баяр Магнагийн ах байдаг. Танан гарт тоглодог инх мөнх тамирчин гэж байдаг. Тэгээд Дархан United багийн тоглогч Цог Одрах Дөлгөөн гэдэг дүүнер байдаг. 15 дахь сургуулийн 40 жилийн хүрээнд намар Дархан Аренад сургуулийн 40 жилийн хүрээнд тэмцээн болно. 15 дахь сургуулийг төгссөн бүх төгсөгчдөрийг хүрэлцэн эрхийг уриалж байна. 2005 оны төгсөгч бид нар одоо ингээд 20 жилийг хийж байгаадаа баяртай байна. Та бүхнийгээ 40 жилийн ойд бүгдээ эрхийг уриалж байна. Тэмцээн 2 өдрийн турш амжилттай зохион байгуулагдаж дээд насны ангилал эрэгтэйчүүдийн төрөл тэргуун байрыг 2008 оны төгсөгчид эзэлсэн бол доод насны ангилалд 2025 оны сурагчид тэргуун байр эзэллээ. Харин эмэгтэйчүүдийн төрөл 1997 оны төгсөгчид шилдгээр тодрон шагналаа тус гартаа аваад байна. Ингээд мэдээллийн хөлбөр тодруулга ярилцлагаар үргэлжлэв. За үзэгчдээ түүмсэн мэдээллийн хөлбөр яг одоо тодруулга ярилцлагаар үргэлжлэн та бүхэндээ хүрж байна. За бид энэ удаад Дархан Улаан аймгийн хэмжээнд 2025 оны 1-р ээлжийн цэргийн жинхэнэ албаны татлага эхэлсэн байгаатай холбогдуулан өнөөдрийн дугаартаа зочдоо урьсан байна. За өнөөдрийн эрхэм зочдоор Дархан Улаан аймгийн засаг даргын томьёон газрын цэргийн штабын дарга Хошууч Оргил сайхан, мөн засаг даргын томьёон газрын цэргийн штабын тоо бүртгэлийн ахлах офицер дэд хурандаа цэнд орчирнаар хүрэлцэн иржээ. За сайн байцгаана уу амрыг ирээ. За ажил үс нь өндөр байна уу. Тэгэхээр ер нь бол цэргийн жинхэнэ алба гэдэг тухайн улс орны хамгийн чухал батлан хамгаалах аюулгүй байдлыг одоо зөвлөдөг шүү дээ. Тэгээ яг одоогийн байдлаар Дархан Улаан аймгийн хэмжээнд хизээнээс эхэлсэн байгаа вэ? За Дархан сумын хэмжээнд, бусад сумдын хэмжээнд хэднээс хэдний хооронд ямар зохион байгуулалтын дагуу явагдах гэж байгаа вэ? Хоёулаа үүнтэй холбоотой зүйлээр ярилцлага хийх. За 2025 оны 1-р ээлжийн цэрэг татлага зохион байгуулах тухай Зэвсэг 40-ны Жанжинштайн даргын тушаал гарч тушаалын хэрэгжилтийг хангахын тулд аймгийн засаг даргын 2025 оны 4-р сарын 10-ны өдрийн 01 А4 174-р захирамж гарсан. За түүний дагуу л одоо бид нар цэрэг татлагын үйл ажиллагааг зохион байгуулж явж байна. Өнөөдөр бол шарын голд зохион байгуулад ирлээ. За маргааш буюу 22-ны өдөр бол хонгор сум маань орно. За Дархан сум бол үндсэндээ Баасан Бямб нэм буюу 4 сарын одоо 25-наас 27-ны өдрүүд Дархан өргөө политехникийн коллежийн спорт зааланд зохион байгуулахыг бид нар бэлтгэл ажлыг хангаж байгаа. Дархан сумын хэмжээнд бол хүү амынтай харьцангуй их байдаг учраас маш олон залуучуулаад цэргийн насны залуучуудаар бүртгэлтэй байдаг. Тэгэхээр ялангуяа Дархан сумын залуучууд та бүхнийгээ бас яг одоо цэргийн штабын даргын хэлсэнчлэн цэргийн жинхэнэ албаны татлагатай идэвхтэй оролцоороо гэж та бүхэнд уриалах гэсэн юм а. За ер нь бол бүх зүйл эрчимтэй ховсын өөрчлөгдөж байна. За бидний 10 жилийн өмнө мэддэг байсан, 5 жилийн өмнө мэддэг байсан цэргийн жинхэнэ алба илүү сайжирж байгаа гэсэн мэдээллийг бол дуулгаж байгаа. Салбар яамнаас. За тэгэхээр яг одоо манай энэ нэвтрүүлгийг үзэж байгаа залуучуудтай хандаж хэлэхэд цэргийн насны залуус маань цэргийн жинхэнэ албандаа татагдан очсноор ямар боломжуудыг өөртөө хүртэх юм мэдээлэлд байгаа байна. Тий, урд урдныхаас бас яг боломжууд нэгдсэн. За ямар боломж вэ гэхээр мэдээж хугацаа цэргийн албанд татагдсанараа тухайн иргэн маань одоо англи хэлний мэдлэгтэй болж байна. За мөн одоо компьютерийн хэрэглээний програмдууд дээр ажилладаг болно. За мөн одоо жолооны курс дамжаанд сургаж В ангиллын үнэлэхийг олгож байгаа. За мөн одоо дрон буюу нисгчгүй төхөөрөмжийн операторын мэргэжлэр бас сургах ийм давуу боломжууд нэгдэж гарч ирсэн байна.
Маш гой боломжууд гарч ирсэн юм байна тий. Саяхан одоо бид нар аймгийн хэмжээнд одоо эх орны дуудлага эрх зэргийн алба гэж зарлан дуудах хуудсыг бол сургуулиудаар яваад мөн одоо 18-аас 26 насны цэргийн насны залуучуудтай бол түгээгээд ажлуудыг зохион байгуулсан байна. Тэгэхээр энэ боломжуудыг бас залуучуудтай хэлсэн. Тий. Маш таатай сайхан мэдээлэл. Тэгээ залуучууд маань цэргийн албанд очиод англи хэл сурч байгаа нь хэрэглээний програм за бүр дрон хүрт сурах боломжтой гэхээр их гоё мэдээлэл байна. Яг орчин цагийн залуучуудад тохирсон шийдвэрүүдийг гаргасан байна гэж бас дүгнэж харахаараа. Тэгэхээр за нөгөө талдаа хариуцлагаа биелүүлдэггүй зарлан дуудах хуудас ирчээд байхад санаатай эсвэл санамсаргүй байдлаар очтгүй залуучууд бол мэдээж Монгол улсын бүх аймагуудад нийслэл хотод байгаа. Гэтэл үүний цаана хууль эрх зүйн зохицуултын хүрээнд тухайн залуучуудад маань үүрэг тохоох одоо хариуцлагууд бол Монгол улсын нутаг дэвсгэрт цагаан дээр хараа бичигдсэн байдаг те. За тэгэхээр манай цэнд очиороо дэд хурандаа маань үүнтэй холбоотой анхааруулгыг одоо яг үзэж байгаа цэргийн насны залуустай өгөхгүй юу? Ямар хариуцлага өрүүлдэг юм бэ? За үндсэн хууль заасан иргэний журамт өргөн дээр заасан байгаа. Эх орноо батлан хамгаалах гэж заасан. Нэгэнт одоо 18 нас бүрсэн цэргийн насанд хүрээд иргэний үүргээ биелүүлэхээр цэргийн татлахын тавшаагаар орж цэрэг жинхэнэ албанд явах нэг үүрэг байгаа. За мөн түнчлэн оюутан цэргийн мэргэжил болох хөтөлбөрт хамрагдан цэргийн алба хаасан тооцогдох нэг хөтөлбөр байгаа. За мөн 50 цэг цэргийн албанаас жинхэнэ албанаас чөлөөлөх буюу хуучныхнаар 0.7 буюу цэргийн жинхэнэ албанаас эрүүл мэндээр чөлөөлөх гэсэн заалт байгаа. За мөн түнчлэн 18-аас 25 наснда цэргийн албыг биеэр дүүцүүлэн хаах. За мөн 26 хүрээд засгийн газраас тогтоосон мөнгөний төлбөрийг улсад төлснөөр цэргийн албыг мөнгөний төлбөрийн хэлбэрээр орлуулан хаана гэсэн үндсэн 5 хэлбэрийн аль нэгээр нь цэргийн одоо 18-наас бие хүн одоо юу гэдэг орлуул хаах үүрэгтэй. За энэгээр нэг хэлбэр болох 18-аас 25 наснда цэргийн жинхэнэ албаны зарлан дуудах мэдэгдэх хуудас авсан иргэн заасан өдөр тогтоосон хугацаанд цэрэг татлахын давчаа буюу цэрэг татлахын үзлэгээр ороогүй тохиолдолд зөрчлийн хуулиар хариуцлага тооцохдох үндсэлтэй. За цэргийн татлахын үзлэгээр орсноор иргэнд ямар давуу тал олгох тухай гэхээр 26 нас хүрээд тухайн бие хүн маань цэргийн албыг мөнгөний төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах үндсэл тогтчихно. Мөнгөний төлбөрийн хэмжээг засгийн газраас тогтоож өгнө. За энэ жилийн байдлаар бол 1996 онд хүрсэн залуучууд 26 нас хүрээд засгийн газраас мөнгөний төлбөрийг 15 сая 900 буюу ойролцоогоор 16 сая төгрөгийн мөнгөний төлбөр тогтоосон. За нэг ингээ бодоод үзэх юм бол жил бүр одоо чөлөөлөгдөж явах юм бол нэг удаагийн үзлэгээр сая гаруй төгрөг чөлөөлөхөд боломжтой. За мөн үзлэгт орсноороо 8 төрлийн урьдчилан сэргийлэх шинжилгээ хамрагдаж байгаа. 8 төрлийн. 8 төрлийн шинжилгээнд хамрагдсанараа үн төлбөргүйгээр одоо юу гэдэг 8 төрлийн шинжилгээнд хамрагдах хэвээр бие эрүүл мэндэ үзүүлээд дүгнэлт гаргуулах ач холбогдолтой гэх мэтчлэн давуу талууд байна. Яг сая хэлсэнчлээ эрүүл мэндийн үзлийг бас дахиад бас онцолж ярмаар байна л да. Саяхан 16, 17 насны залуучуудаа одоо урьдл байдлаар эрүүл мэндэд анхаарал нэгдсэн юм маш томоохон 1200 гаруй гэж одоо буруу сонсоогүй л те 1200 гаруй яг 17, 18 насны залуучуудаа хамруулж байна. Ер нь харж байхад манай залуучууд үнэхээр цэрэгт явъя гэж байгаа болвол эртнээс ер нь бие бэлдэр та хэрхэн анхаарах хэрэгтэй юм бэ? Эрүүл мэндэд хэрхэн анхаарах хэрэгтэй талаар та бас зөвлөгөө өгвөл те. 2025 оныг батлан хамгаалах салбарт эх оронч Монгол их сэргэлтийн жил болгон зарласан. За үүнтэй холбоотойгоор бол аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас болон цэргийн штабаас одоо эх оронч дархамчууд гэдэг нөлөөллийн аяныг бид нар ингээд зарласан. За энэ аяны хүрээнд бол эрүүл мэндийн газартайгаа хамтраад 17-оос 18 насны залуучуудыг одоо урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн үзлэгт одоо хамруулж сургуулиудаар нь яваад. За ингэснээр энэ залуучуудын одоо суур өвчлөл за мөн наад захын одоо шүдний өвчлөл их байгаа шүү дээ. Тэр өвчлөлүүдийг гаргаж ирснээр урьдчилан сэргийлж залуучууд маань эмчлэх боломжтой болж байгаа. Тэгснээр дараа нь цэрэг татлагын комиссар ороход бол эрүүлжсэн тухайн иргэн маань эрүүл сарвал цэргийн жинхэнэ албандаа татагдахад нээлттэй болж байгаа нэг асуудал болж байгаа. Тийм. За баярлалаа. Тэгэхээр Монгол хүн болж төрсөн, ялангуяа Монгол эр хүн болж төрсний хамгийн гоё бахархалтай зөв сонголт нь цэргийн жинхэнэ алба гэж хардаг. Эмэгтэйчүүд бидний хувьд бол мэдээж цэргийн жинхэнэ алба хааж болохгүй ч гэсэн эрчүүдийг хараад яагаад цэргийн насны залуучууд мантай нэг удаа амьдралынхаа нэг жилийг эх орныхоо төлөө зарцуулчих болдгүй юм бэ гэж бас хардгаа нуулгүй хийлье. Тэгэхээр ярилцлагын төгсгөлдөө яагаад залуучууд маань цэргийн жинхэнэ албандаа татагдвал одоо зөв юм бэ гэдэг утга агуулгаар та бас манай залуучуудад гоё үлгэр дуурайл уриалга хэлвэл юу гэж хэлмээр байна. Тэгэхээр энэ маш том өгөгдөлтэй. Одоо жишээ нь Монгол эр хүний тойрох биш дайран өнгөрөх одоо амьдралын маш одоо чухал зүйл бол эр цэргийн алба юм аа.
За мөн цэргийн албанд татагдсанараа тухайн иргэн маань бол одоо олон аавын хүүгүүдтэй мөр зэрэгсэн алхаж, жаргал зовлонгоо хуваалцаж, за мөн он жуудаа гэж одоо насан туршийн одоо дурсан санах нэг бас зүйл байгаа. За мөн одоо цэргийн албанд татагдсанараа тухайн иргэн маань бол эх оронч үзэлтэй болж байна. Наад захын одоо ээж аваагаа хайрладаг, байгаль дэлхийгээ хайрладаг, өв соёл, түүхээ мэддэг маш олон зүйл байгаа л. Энэ бүгдийг одоо сурхаас гадна одоо бие бэлтрийн өв тэгш хүмүүжлийг олж авах. Сэтгэлийн хаттай болгох. Одоо их эцгээс хаашаа одоо цэргийн алба хаачвал одоо өчнөө олон жил амьдрах учраас тэр их зүйлийг л одоо сургах үүднээс л одоо бид нар ингэ ажилтдаг л та. Дээрээс нь бас өөрөө жоохон ялан дийлэх чадвар суралцдаг юм шиг санагдсан тий. Төлөвлөгөө авах уу? Гэх мэтчлээ олон зүйлийг сурч авах нэ. За төгсгөл нь мэдээж бидний өнөөдрийн ярилцлагын хамгийн гол зорилго бол мэдээж за Дархуул аймгийн хэмжээнд цэргийн жинхэнэ албаны 2025 оны 1-р ээлжийн буюу ингээнээр хаврын цэрэг татлага маань эхэлсэн явагдаж байгаа. За Дархан сумын хэмжээнд бол яг хэдэн сарын хэдний өдрүүдэд хэдээс хэдэн цагийн хооронд явагдах хойлоо дахиад тоцтоод хэлчихэ те манай залуучууд эцэг эхчүүд хараад үзсэн. Тэгэхээр цэргийн насны залуучууд маань бол хуулийн дагуу үүрэг хариуцлага хүлээгээд Дархан сумын одоо нийт цэргийн насны залуучууд маань 2025 оны 4-р сарын 25-наас 27-ны өдөр бол Дархан Политехникийн коллежийн спорт зааланд одоо ирж одоо цэрэг татлагын товчоогоор ингээ хамрагдаараа тэгснэрээ та бүхэн маань одоо суур өвчтөй бол энэ дээр чөлөөлөгдөө явчихна. Дараа нь явсараад одоо цэргийн нас хэтэрлээ гэхэд энэ олон цэргийн мөнгөнд төлбөрөөс бол хасагдсан чөлөөлөгдөх боломжтой байгаа. За мөн цэрэг татлагын товчоогоор ороогүй улмаас бол асуудлууд гарч ирсэн зөрчлийн тухай хуулиараа одоо торгуулт ногдуулж байна гэдэг асуудлууд байгаа. Тэгэхээр энэ бүгд дээр анхаарад нийт одоо цэргийн насны залуучууд маань маш идэвхтэй хамрагдаараа гэж хүсэх байна. Эрэхтэй бичиг баримтаа дутуу өвтө авчрах ч юм уу анхаарах одоо энгийн зүйлсүүдээс бас. За эрэхтэй цэргийн үүрэгт нүүлэх. За шинээр одоо 2007 онд хүрсэн залуучууд маань шинэ үн цэргийн үүрэгт нүүлэхгүй байгаа. Тийм тохиолдолд одоо 2% цээ зөрөгтэй 3 карсан 4 хэмжээний цээ зөрөгтэй ирнэ. За тэгэхээр бусад бичиг баримт юмнууд нь цэрэг татагдсны дараагаар бусад бичиг баримт юмнуудаа шаардна. Үйлдвэрлэгээр орох тохиолдолд бол энэ хоёр бичиг баримт байх болно. Зарим энгийн иргэд эцэг эхчүүд жишээлбэл манай хүүхэд оюутан штэ гэдэг тайлбар хэлдэг. За эсвэл бага насны нэрэ хүүхэдтэй гэдэг ийм шалтгаануудыг хилээд идэг. Энэ нь яг хууль эрх зүйн хүрээндээ юуг заагдсан байт юм бэ? Чөлөөлөгдөх үндэс болж өгдөггүй юу? Энэ тал дээр. За цэргийн албаны тухай бол 2016 оноос хэрэгжиж эхэлсэн цэргийн албаны тухайд бол тухайн жилийн цэрэг татлагаас чөлөөлөх заалтууд цэргийн албаны 16 дээр заасан байгаа даа л да. Эхнэрийн жирэмсэн мөгөө сургуулийн өмнөсний 1 хүүхэдтэй. Эсвэл сургуулийн өмнөсний 2 хүүхэдтэй. Тохиолдолд эрүүл мэндээр тэнцээд одоо юу гэдэг яг цэрэгт аваад явах уу явахгүй гэдэг дээр асуудал дээр яригдж байгаа. Одоо би ар гэрээ одоо манай эхнэр хүүхдүүд аав ээж манай хасраад хамгаалчихна. 2 хүүхдээ ч гэсэн би явна гэвэл даваа явж болно. Би одоо эхнэр хүүхдүүдээ манай хүүхдүүдийн төрсний гэршээнүүд энэ байж байна. Эхнэр хүүхдүүдээ харж ханднаа, асарч хамгаална гэсэн тохиолдолд чөлөөлнө. Ийм залттай. Ямар нэг хэлбэрээр бол одоо юу гэдэг хүүхдтэй нэг хүүхдтэй тийм одоо чөлөөлөгдөнө гэсэн залт бол бид нар бол хууль тогтоомж юмнуудаар журам журмаар барилдаж ажиллаж байгаа. За эцэг эхчүүдээс гол одоо манайхыг зорж ирж байгаа асуултууд ийм асуултууд байна. Одоо хүүхэд нь гадаадад ажил хөдөлмөр хийж цагаачлалд амьдарч байгаа гэсэн асуулууд байгаа даа. За мөн сурч болсорч байгаа. Тийм тохиолдол одоо өнгөрсөн жилийн хүртэл Хилмаалагс газраас хэлээр гарсан лавлага авдаг байсан. За энэ жилээс бол энэ зэрэг татлагаас ийм Монголиа захимж чимээс хуурлуулсан байгаа. За тэгснээр одоо ийм Монголиа гадаад байгаа хүүхэд маань өөрөө ийм Монголиа руу ороод хэлээр гарсан гэсэн лавлагаагаа аваад тэр лавлагаагаа харьяалагдах багийн төв дээр эргэж хүргэж өгснөөр бид нэр одоо энэ хүн одоо хүндхэн үзэл шалтгааны улмаас гадаад байгаа юм байна гэдгээр зөрчлийн хуулиас торгуулаас чөлөөлөх боломжтой байгаа шүү. За ингээд энэ удаагийн ярилцлагад маань Дархан аймгийн засаг даргын томьёон газрын цэргийн штабын дарга Хошууч Оргил сайхан, за мөн тус цэргийн штабын тоо бүртгэлийн ахлах офицер Цэнд Очир нар өргөдөө оролцлоо. За ингээд та бүхэндээ эх орныхоо хамгаалах үйлсэд за хэрэгжүүлж байгаа ажил үйлс нь өндрөөс өндөр амжилтыг хүсье. Ерөөё ярилцсан баярлалаа. За баярлалаа. Даргамдээ Дархан аймагт мэдээлэл шууд харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 63 жилийн зориулсан ICT Cup 2025 спорт наадам амжилттай болжээ.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Дархан Улаан аймгийн харилцаа холбоо шуудан мэдээллийн технологийн салбар байгууллагуудын 5 төрөлт спортын аврах шалгаруулах ICT Cup 2025 тэмцээн 4-р сарын 18-наас 19-ний өдрүүдэд Дархан хотноо зохион байгуулагдлаа. Энэ жилийн тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Монгол шуудан компани Дархан салбарын хамт олон ажилласан юм а. E-спорт буюу CS:GO, ширээний теннис, шатар, волейбол, 3-9-3 сагсан бөмбөг гэсэн төрлөөр баг тамирчид спортоор өрсөлдөн хурд төвчээ сорьсон юм а. Дархан Улаан аймгийн харилцаа холбоо мэдээлэл шуудангийн салбарын байгууллагын зохион байгуулагддаг ICT Cup. За энийг бол 7-8 дахь жилдээ бид нар уламжлал болгон зохион байгуулж байгаа. Энэ жилийн ерөнхий зохион байгуулагчаар манай Монгол шуудан компани оролцож байна. За одоогийн байдлаар Дархан Улаан аймагт харилцаа холбооны чиглэлээр 10 гаруй байгууллага 400-аад хүмүүс ажилладаг. Үүнээс 100 тамирчин оролцож байна. 5 төрөлт тэмцээнд аймгийн засаг даргын тамийн газрын мэдээлэл технологийн алба, Дархан Улаан аймгийн шуудангийн үйлчилгээний газар, мэдээлэл холбооны сүлжээ компани Mobicom Corporates, Skytel Group, Unitel Group, үндэсний дата төв, Kiwico компани, Монголын цахилгаан холбоо, төрийн захин үйлчилгээний хэлцээ хамт олон тус оролцсон байна. ТБС-ийн мэдээний албанаас эрхлэн бэлтгэдэг төвөөмсийн мэдээллийн хөтөлбөрийн даваа гарагийн дугаар үзэгч танд хүрлээ. Анхаарлаа хандуулсан баярлалаа үзэгчтэй. Маргааш энэ цагтаа эргээд уулзцгаая. Баяр таа.